Одоо чинь юу вэ? Өнөөдөр чинь 12 дахь өдрийн барилдаа 4 өдрийн барилдаа үлдсэн байгаа. Өнөөдөр тийм хэлээд. Одоо энэ 4 өдрийн барилдаанд бол одоо бас 10-аас дээш тав авчих. Тэгээ одоо тэгжээж дараа сард сайн барилдаж Озки цолны тухай яриад байгаа юм л та. Тэр ингээд нэг зүгээр 8 давсан Секиваке цолоо хамгаалсан хэмжээний барилдаад бол Озки цолны тухай яриад гарахгүй. Зүгээр Секиваке цолоо хамгаалсан. Ийм л зүгээр сайхан Секиваке л байна да. Тэгээ Озки цол гэдэг бол одоо бас их чанга хэцүү одоо болцолтой гол гэдэг бас үеийн 3 бошигийн нийлбэр одоо 33. Түүнээс дээш байж ижил одоо Озки цол хүртэн. Тэгэхээр бол одоо 15 өдрийн туршлагын тэмцээнд бол ерөөхдөө 10-аас дээш давж иж ирэх гэдэг Озки 3 бошиг бүр тэгж барилдаж Озки цол хүртэн. Тэгээд Yokozuna цол гэдэг бол одоо бас түүнээс өндөр. Одоо Озки цолтой бүх Сумохийн дээд зэндааны тэмцээнд 2 дараалан төрүүлж иж Озки Yokozuna цол хүртэн. Тэгэхээр бол одоо энэ цолонд хүрэх гэж бол ямар өндөр том шалгуур давдаг юм бэ гэдгийг юм бас үзэгч та хүмүүс бас мэдэрч байгаа бох тийм ээ. 本人も近くも出てくるでしょうからね。親方もね、九州場所はすごいものがありましたが、先ほどの栃王山もそうですが、豪栄道がおそらく今関脇を連続6場所ですし、次の大関という意味では近いところにいるのは間違いないと思います。間違いないでしょうね。本当に豪栄道もどんどんやっぱりこう力がね。さあ、豪栄道がやった北京で見つけて、豪栄道が大阪に行って。байгаа. Өнөөдрийн хөгжим дэмжигчид бол их суртаа шүү дээ. Мэргэжлийн сагсан бөмбөг. Одоо Америк хөгжим интертер нэг юм хөгжим дэмжигчид байдаг шүү дээ тийм ээ. Сумохийн хөгжим дэмжигчид бол одоо бас их санаа харагдаж байна. За хоёр бүхэн барилдааны цаг болсон. За гар дотор талаар орсон шүү хоёрын шимаа. Гарын улаад таллаад уршаа хөнтөрсөн сүхэлдөрсөн за хоёр нашимаа дотор тавьж явсан. Тэгээд захад байлаа л да. За үнэхээр өнөөдөр сайхан барилдаж 8 дахь таваагаа авч ямар ч байсан Секиваке цолоо хамгааллаа да. Өнөөдөр сайхан барилдлаа. Тэгээд хоёр нашимаг яг наадлаас камер харахад хоёр нашимаа гар дотор талаар орсон харагдсан. Зүгээр цаадлаар харахад бол койдо бол одоо зүүн гар дотор талаар мааш нэрсэн төгөлөөр хүчлээ л дээ. Тэгээд тэр сугдсан гарын гадна талаар нуугал дараад уршаа талаад хөнтөрсөн. Тэгэхэд бол одоо их сайхан тойны шимаа тогтлоо. Тэгээд дивжиний захаас хөл төрөхт нь бол одоо тойны шимаа дотор талаар нь хоёр тэрж явсан. Тэр бол одоо хитрхи хожигдсан байлаа. Тэгээд чижиг зохиод арчиж шүү. За баг хүрээгүй юм байна. Тийм ээ. Хүрээгүй байж байгаа. Тэгээ ингээс хөлтөрсөн. За энэ зөвхөн төрөх техник бол одоо бас сайхан байна. Дороос нь дээш ингэсэн тийм. Зүгээр дээрээс нь зүгээр шууд чигээрээ төрсөн бол одоо бас хариу мэхэнд орох байсан. Байж магадгүй. Тэгээд хоёрын шимэг явуулсан. Гойд бол их зөв төрж байгаа. Одоо ингэж дороос нь ингэ дээш нь. Хүний бараг нөгөө VR ингээд төр ихвч тэмхээр бол хүүчэл одоо их сайхан гарч ирсэн гэсэн. За ингээд гойдод авснаар 8 дахь таваагаа авч 50-аас дээш хэмжилтийг үзүүлээ. Маргааш Yokozuna хагхуу тавирлаа. Тойно шимэг яваад 7 даваа 4 5 болж байна тийм ээ. 10 дахь тавирлаа. За Yokozuna хагхуу тавирлах гэсэнээс одоо сая бол одоо бас энэ рүү орж ирэх зам дээр халахж юм. Орж ирж явах шиг байна. 豪栄道に対する応援がもうすごかったですね。部屋の妙義龍に力水をつけて明日は白鵬。いやこの豪栄道白鵬も非常に楽しみになってきます。 За энэ гойдог үзүүлэлт. Өнгөрсөн тэмцээнд хамгийн сүүлийн өдөр 8 авсан юм шүү дээ. Секиваке цолоо хамгаалсан. Ингээ одоогийн байдлаар 12 өдрийн 8 авч явж байгаа. 11 сүүлийн тэмцээнд 11 авсан. Юм байна. За энэ 3 өдрийн барилдаанд Тэ. Энэ барилдаан дээр бол яаж барилдах нь вэ? Тэгээд 3 өдрийн барилдаанд сайн барилдлаа ч гэсэн тэгээд хөрөхгүй шүү дээ. 30. Тэ. 30 даваатай болох юм.
За дэвжин дээр Мягэр болон Баруута нар зүгээр нэг 32 давчхад бол ярилцж болох юм. Гэсэн сат бол тэгсэн шүү дээ бас. 32 давчиж. Хүрсэн. За ингээд одоо 50-аас дээш хэмжэлтийг үзүүлсэн Гойдоос ярилцлага явж байна. 鳥というのも反応したんですか。そうですね、とっさにやりました。ちょっと相口が良くない相手だっただけに、どうかなと思って見ていたんですが、やはり負けるわけにいきませんね。そうですね、毎回毎回やられてるんで、今日は絶対勝つっていう気持ちでやりました。しかし連日の Гойдогийн хувьд одоо бас дээдсэндээ гарч ирээд бас удчлаа тийм ээ. Дээдсэндээ бол одоо 励みになって。 Сланх гарч ирэхэд нь бол одоо их найдвар нэлээд тавьж байсан. Ийм бүх зүгээр. そうですね。удаан барилдчихлаа зөв. 精一杯やりたいです。おめでとうございます。ありがとうございました。まずは勝ち越しというところのご栄道関です。 Хоёр жилийн өмнө Жүрэ зэндэнд барилдсан. Тэгтээ муу барилдаад орсон юм шиг тийм ямар Юусан мохи албаны нэг янз бүрийн сэтгэл ам гарсан шүү дээ. Тэр асуудалтай холбогдож одоо Мябаяма Гойдо нараад байсан. Одоо шийтгэл маягтай Жүрэ зэндэнд барилдсан зүгээр нэр хөлөг. Тэгээ нэг башуу барилдаад дээд зэндааны хэмжээнийг өгөх гэдгээ харуулж бол одоо дээд зэндэнд гарч ирсэн л дээ. 妙義龍は5勝6敗。バルトはこの一番に勝ち越しをかけます。 За Баруута Секиваки. Барилт гарч ирээд байна. За 7 даваа 4 юматай. За өнөөдөр дав бол за бас 50-аас дээш уу амжилттай үзүүлэх боломжтой. За өрсөлдөгч Мягэр 6 оноотой болсон. 5 даваа 6 оноотой байгаа юм тийм ээ. Мягэр ширгээ 2 дээрээс өрсөлдөлтөнд барилдаж байгаа. За Ростлаа Мягэр авсан да сайхан. Батартлаа тэрэл хөөжлөө шүү дээ. Тэ хиний хувьд бол бас Азики цал эргээд болно. Одоо Азики цал руугаа эргээд очихын тулд бас 10-аас дээш таах хэрэгтэй. Баруута. Тэгээ энэ чинь одоо одоогийн байдлаар дөнгөж 7 даваа 50-аас дээш хэмжэлтийг үзүүлж чадаагүй явж байна шүү дээ. Тэгэхээр сая түрүүний барилцсан Секиваки Гойдо Баруута нар яг л ижлэхэн замыг тоглоно. Зүгээр энэ хүн өмнө Азики байсан. Зүгээр ингээд бол одоо бас талгын юмсгүй яг л 33 түүнээс дээш тавч жишээл одоо Азики цаланд эргээд хөө. Өнгөрсөн сард бол одоо 10 түүнээс дээш тавхад хүрэх хэрэгтэй байсан. Тэгээд чадаагүй. Хамгийн сүүлийн үед бас тий Бас сүүл 8 давж. Өсөн за Гойдо ч гэсэн ч бас тий. Мягэр бол их сайхан тэрч явлаа л да. Тэгээд дагуулад нэг шийдсэн тэгээд өөрөө гадаа гიშгцэн. Тэгээ Баруутагийн давуулж идэх нь за бас хитрхи хойно яачлаа. Тий. За ингээд Мягэрийн хувьд ингээд 6 даваа 6 оноотой маргааш гитаад ихэд. За Мягэр одоо Маги хэрэг 2 дээрээс уг нь л сайн барилдаад байгаа бөхтөө тэгээд сүүлийн 2 башуугийн барил дээрээс болсонгүй тэгээ сайн барилдаад ах ширээгийн 50-аас дээш хэмжэлтийг үзүүлж чадсангүй. Их сайхан дэше гарч ирсэн шүү дээ. Хэрэн дээзэндээ гарч ирэл шууд дэшээ Секиваки цал хүртлээ. Секиваки цалан дээр 3 башуу барилдсан. Тэгээ ингээд эргээд одоо Секиваки цалан дээр очих юм бүрэн боломжтой байх. Тэрнээс бас нэг зарим барилдаанууд бол одоо бас болохгүй байгаамаа. 一番上の番付にいるのはこちら大関の稀勢の里ということにもなりますが、いよいよ全勝の白鵬とこの稀勢の里の対戦近づいてきました。 За Мягэргийн хувьд маргааш гитаад гэвэл за Баруутагийн хувьд тоёны шиматай. За бас намхан мөхтэй. Бас уран барилдаантай хөхтэй учраас арч. 対白鵬戦はこのところ5連敗中ですが、今日の結びで存在感を示すことができる。 За гисэн сатаар одоо гэдэг ханамич цэцгийн замын үлдэн дээр ингээд тослохуудын хамт зогсож байна. За нөгөө жигвэрт нь бол аврагуудаа орж цэцгээс зогсож байгаа. Тэгэхээр энэ хоёрын барилдаан бол одоо их анхаарал татж байна л да. За авраг орж ирж байна. Одоо за авраг бол одоо би бас нэлээд хийсэн юм шиг байна. Хөлсөл нэлээд гарсан. まあ土俵に上がったらまた雰囲気も変わってくるしという分の動きも変わってくるという。Тэгэхээр бол одоо Яхазуна Хакхогийн бас нэгэн хүчтэй өрсөлдөгчүүдийн нэг л тийм. Одоо 63 дараалж сайханчтай сайхан явж яхад нь бол гисэнээс хатаа аврагыг бол одоо зогсоож байсан. За тэгээд жилийн өмнө бол 2 башуу дараалаад аврагыг давж байсан. За дэвжин дээр Какурианд Озаки за Икио нар барилдгаа гарч ирээд байна. За Икиогийн хувьд бас
2 даваа исэн надаа. Тэгээ Икио бол одоо бас дороос гарч ирээд одоо энэ удаад бол 80 шиг 3 дээрээс ирэмдэгдэн барилдсан. Эхний ингээд авраг арслан за Секиваки Комосуг цалтангуутай барилдлаа. Эндээс бол одоо бас нэлийн юм ойлгоод буцаж байгаа бах тийм ээ. Эргээд одоо чансаа буурж магийн ширээ салтнуудтай барилдан. Зүгээр эргээд энэ чансаан дээр гараад ирэхэд одоо авраг Озокийн бусад Секиваки Комосуг цалтантай барилдахад бол арай өөр болсон байх бах. Зүгээр энэ удаад бол жоохон сандарсан, бие барьсан иймэрхүү зүйл бол одоо Икиорлээ их гарсан. Тэр их зүүн хаг хуутай барилдахтаа бол нэлийн аврагаас бол гарч ирсэн. Тэр иймэрхүү сэтгэл зүйн энэ юм бол одоо бас тухайнээс одоо шалтгаална л да. Одоо Миогуру тэгэхэд бол одоо иймэрхүү зүйл гарахгүй байгаагаараа барилдаад онцонд авсан хамаагүй амны шиг энэ төр тэгэл барилдчихсан шүү дээ тийм ээ. Тэгэхээр бол одоо энэ яг хүний тухайн өөрийнх нь хүний бол одоо сэтгэл зүй холбоотой. Зүүн хуу тааж байгаа. За анамдээ удаас 5 онцод байгаас. Тэгээ одоо Гакуру 6 даваа 5 оноотой бас 50-с дээш амжилтыг бас үзүүлэх хэрэгтэй байна шүү дээ. Үзүүлчих байх гэж юм бодож байна. Одоо 4 өдрийн барилдаа. Дээр бол одоо бас хоёр аврагтай хоёрын барилдааг байгаа юм шиг байна. Тэгэхээр бол өнөөдрийн барилдаанд давхан зайлшгүй шаардлагатай. Тэгээ маргааш бол одоо хармоогийн аврагтай таарсан байгаа тийм. Тэгээ 14 дахь өдөр 14 дахь өдөр аврах хаг хотод таарна. Тэгээ хамгийн сүүлийн өдөр Озокийн цалтантай бол таараллаа. Зүр хэсэнээс одоо нэг Котошиг их гэнэ айл нэгэн таарна. 今場所初めて上位挑戦地元大阪片野出身の勢い。Тэгэхээр өнөөдөр давах шаардлагатай. 成績ですがこの拍手です。今日も大関への挑戦鶴竜戦。毎日がいい経験になっていますと勢いはします。初めての鶴竜への挑戦。鶴竜ここまで6勝5敗。 За хоёр хэмрэл дахих бэлмэллээ. За ингэ татах гэдэг юм гараад байгаа юм да. Энэ бол бас буруу тийш нэг барилдаа нэг эргүүлчихэд байгаа. За сөхөд төрсөн. За сайхан харж тат. Ингэж татаж болохгүй юм да. За бас цаараа татлаа. Яг энэ ингээ барилдаанд бас нэлээ сөргөөр нөлөөлөд байгаа. Зүгээр сая бол ингэ татах механик бол орлоо л да. Барьцнаас барилдаа. Энэ бол одоо бас эрсдэл дагуулдаг байгаа. Зөвхөн орлоо. Зүгээр 2-3 удаа хийж ирлээ. Татаад өөдөөс нь ингээд бүх яг ороод ирэхэд одоо л барьцаалтчаад юм өөрөө хурч. Яг өөр дээр нь түлхэж гаргах чад байгаа. Энийг л одоо нэг жоохон багасгамаар юм байна. Зүгээр энэ башууд бол Гакуру Озокийг бас нэлээд олон гарлаа. Бэлтгэл бол одоо бас ямар байгааг сайн мэдэхгүй байна. Зүгээр жоохон барилдаан бол одоо таарах хөшөө юм болсон юм бол башууд олон гарлаа л да. За өнөөдөр 7 дахь даваа авч 7 даваа 5 оноотойгоор тэмцээнийг үргэлжлүүлж байна. За Икиогийн хувьд Кайсек гэх одоо 10 оноотой 10 оноотой болчихлоо. Энэ чинь маргааш одоо аврахтай нөгөө өдөр ч гэсэн 2 аврахтай дараалж таарад Озоки 2 Озоки хамгийн сүүл барилдах байх. Эндээс л 50-с дээш хэмжлэг үзүүлнэ. Тэгээ энэ дээр бол одоо тун эвгүүтж ирж байгаас тийм. Зүгээр сая бол одоо зүгээр таад юм их орлоо. За Миягуро байна шимагсан бүгд татсан. Бүгд л шууд дагаад орчихно. Тэгээ эндээс барьцаад тэгээд барилдуулж байгаа. Талд. Зүгээр Миягуро гэнэ Икио нэлээд тулаад ирсэн байсан юм их орохоргүй шүү дээ. Сая өдөр тэгээд өөрөө татаад дагаж аваад ингээ хөндлөсөд ирж шүү дээ тийм ээ. Тэгээд нэг жоохон зай их зай гарлаа. Тэрнээс яг ингээд наалдаад зай гаргадаг бөхчүүдэд бол одоо бас нэг их ороход хэцүү л тийм. За ингээ Гакуру Ананда Озокид авснаар 7 даваа тавьж байна. Даныг даваа авахд 50-с дээш амжилтыг үзүүлнэ. За Икиогийн 2 даваа 10 оноотой болчлоо. За дэвжин дээр Монгол улсын хавь тамирчин мэрэгжлийн сумуухийн 70 дахь их авраг хармоо хүжийг ямд орж болон за баруун жигүүрийн Озокийг Котошиг икунаар таарч ирсэн.
За хоёроо одоо бас олон удаа хоорондоо таарсан. Ерөнхийдөө бол одоо бас нэг барилдаан таардгүй бөхчүүд л дээ. Одоо шиг их бол одоо жин ихтэй намхан орж ирдэг. Тэр жингийн зүрх бол одоо их байгаа. 174 байх шүү. Тэгээ намхан. Тэгээ байж зовбол тэгээд хармуу гэж зунаг явуулдаг тэгээд тэгээ өсвөлтийг одоо харж байгаа үзэгч таа хүн 26 авсан юм биш үү тийм ээ 41 барилдахтаа 26-ад нь даваа. Өгтөө шиг их удаад 15-д нь аваад одоо тэгээд ингээд сүүлийн барилдааны амжилтыг харахаар ингээд өгөө аваатай. Тэр ингээд барилдаанд аваад 11 сард Котошигикод авсан бол за 1 сарын өнгөрсөн сарын барилдаанд бол за хармуу гэж Yokozuna авсан. За нөгөө сүүлийн 5 өдөр дараалж ундаг. Сард бол тэгээд Котошигикод давж байсан. 舞の海さん、はい、春馬富士8勝3敗安定しませんね。本人がね最も歯がゆい思いをしているとは思うんですがね。はい。それとやっぱりこの気になるのはYokozuna хармуу хүчийн хөлтөд мэрэгжлийн сүмхэн дээдсэн даанд бол 5 удаа тавсан юм байна. こういう情報もねやっぱ漏らしてはいけないと思うんですね。横綱だったら За энэ 5 удаа төрүүлэхдээ бол маш чанартай. 5 удаа төрүүлэх 3-т нь одоо дээдсэн даанд унлгуу төрүүлсэн. За Yokozuna цолон төрүүлэхдээ бол одоо 2 башуу дараалж унлгуу төрүүлсэн. Энэ унлгуу төрүүлсэн авраг цолон төрж исэн. Унлгуу төрж авраг цолон төрж исэн. Аврагууд бол бас их хор байдаг юм байна лээ. Тэгэхээр бол одоо жин багтай амууж аврагын хувьд тэр өөрийн эр зэрэг авиас сар бол одоо мэрэгжлийн сүмхэн оргил болсон Yokozuna цолонд хүрсэн юм авраг. やっぱりもうあと全部勝つともう白鵬も倒すと、もうそれぐらいのことはしてほしいですね。本人も一場所一場所は勉強になっていますし自覚も出てきますと春馬富士は意欲を口にしました。今日は琴奨菊との対戦です。まだ時間前です。琴奨菊はこの相撲に勝ち越しがかかります。За Котошоо гихүүгийн бас хөгжим нэмжигчл байх шиг байна дээ. Бас нэг ахлах сургуулийн сурагч юм шиг байна тийм ээ. Дандаа форумтай сургуулийн 4 товцтой хүүхдүүд байна. なんかこう思ったように相撲が取れてないような感じにも見えますね。体を生かした相撲を取ってほしいですね。海王以来、福岡出身力士の優勝というものがないわけで、日本人力士の優勝ももうここ何年もありません。さあこの両者ですが、このところ五分なんですがね、制限時間がいっぱいになります。 За барилдах цаг болсон доо. Өнөөдрийн бол одоо тайлбар хийж байгаа Asakayama буюу одоо Kaya Ozaki хүмүүсийн сүмийн дээдсэн дан 5 удаа төрүүлсэн юм аа. Тэгвэл одоо Yokozuna цолонд хүрч чадаагүй. Хоёр дараалж байна л дээ. Зүгээр аврагын хэмжээний бол одоо Ozaki. Хол хармоо гэж болон Kaya нар бол одоо дээдсэн дан 5 удаа төрүүлсэн юм. За барилдаа эхлэх цаг болсон байна гэ барилдаанд анхаарлаа хандуулцгаая. Зүгээр тогтоогоол барьцлав дотор оруулж болохгүй дээ айлны гарыг. За өөрөө сайхан тэврээд өгнө авсан да сайхан. За мааваш нь барьц. Тойролоод гарцаа. Зөв үнэхээр сайхан барьцаалаад өөдөөс нь тосоол тэврээд оглоо. За үнэхээр анхаарлаа сайхан төвлөрүүлж чадлаа. Үнэхээр хараатай сайхан мэдрэмжтэй барьдлаа. Аврагын хувьд өөдөөс нь тосоол тэврээд оглоо. Хоёр гар бол үнэхээр сайхан дотор барьжлаа да. Тэгээ зүүн гарын маавашны барьцал тойруулаад бариад авчих болсон сайн. За 9 давтаа болсон юм аврагын. Тэгээ маавашны барьц тойруулж ирсэн.
За тэгээд ямар ч боломж тэр барьцаа тавилгүй тэгээд зай гаргахгүй өдөөс нь яг алхах. この2人はこう激しい当たりを見せるんですが、今日は張り差しを選択しました。 За ингээд Yokozuna хармаа үжийнүүдээр давснаар 9 даваатай болж маргааш Kakuro Ozaki-тэй Gotoshiki-гийн 7 даваа 5 оноотой боллоо. маргааш Кисинэ саатаа барилдана. Тийм Gotoshiki Ozaki-гийн хувьд одоо 2 өдөр дарааж 2 авах юм байна да. Өчигдөр Hakuho Yokozuna бас мөн хармаа үжи Yokozuna боллоо. 琴奨菊は7勝5敗で明日稀勢の里。さあ結びです。 За энэ бошууд барилдаа давсан даваануудаас аврагын хувьд өнөөдрийн энэ давсан даваа бол үнэхээр Чанартай. аврагын барилдаа. Тий. Гарлаа да. Өмнө нь одоо нэг жоохон нэг тиймэрхүү барилдаа гаргаад ирсэн. Өнөөдрийн барилдаа бол үнэхээр төгс барилдаа гарлаа. Энэ 15 давж төрүүлж ирсэн хэмжээний бол барилдаа өнөөдөр гаргаж байна. За өчигдөр бол Yokozuna бас Gotoshiki-г бас сайн барилдсан. Тий. За тэр жоохон нэг согдуулаад нэг сөхүүлчгээ шахсан аврагын хувьд. Тэгээд толгоогоо зүрүүлээд. За тэндээс тэгээд гаргацсан. За өнөөдрийн оргил болсон барилдаа одоо занхаарлын төвд байгаа барилдаа шүү өнөөдрийн одоо Yokozuna Hakuho даваа зэрэг болон Ozaki Kiseno Sato-нар дэвжэнээр орж иржээ. Мэргэжлийн самуухын дээдсэн данд Hakuho хаврууд одоо 23 төрүүлээд байгаа. За энэ бошоо бол одоо 24 дэх төрөөгөө авах уугүй юу гэдэг. Бошоо. За 24 дэх төрөөгөө авахд бол аврагын хувьд өдөр бас ойртож байгаа юм. Бошоо болж байгаа да. Ганцаараа бол одоо эзэн данд онлгүй 11 даваатахаар тэргүүлэн барилдаж байгаа. За энэ бошоод одоо Yokozuna Hakuho төрүүлээд одоогийн самуухын холбооны тэргүүн Kitanomi тэргүүний төрүүлсэн тоотой бол одоо тэнцэн Kitanomi гэж аврагтай хэлж байсан хүн бол одоо мэргэжлийн самуухын эзэн данд 24 төрүүлж ирсэн. За тэгээд 25 төрүүлж ирсэн хүн бол одоо Японы мэргэжлийн самуухын 68 дахь авраг Монгол улсын хөлбөрийн баатар Гавьята нарчин Асаши өрөө давуу дөрж байдаг. За тэгээд Yokozuna Asashи өрөө давуу дөрж өс дэш одоо арай хол шүү дээ. Тэгээд 31 32 гээд таахыг бол одоо 32 Мэргэжлийн самуухын эзэн данд төрүүлж байсан авраг байсан. Чоно Фужи гэж одоо Kokunai Oyukata тийм ээ. Энэ авраг бол одоо Мэргэжлийн самуухын эзэн данд 30 удаа төрүүлж ирсэн энэ домогт аврагууд. Тэгээ манай хоёр Yokozuna Asashи өрөө Yokozuna Hakuho их аврагууд бол одоо энэ домогт их аврагуудыг нэгдүг ингээд орцсон явж байгаа. За нэг 37 удаа уучраад харахад 29-нд за Yokozuna давж байсан. За 8-нд нь Kiseno Sato Ozaki давж байсан үзүүлэлттэй. За сүүлийн 5 бошоо дараалан Yokozuna давсан. Ийм үзүүлэлтийг үзүүлж байна. За энэ сарын барилдаанд за Yokozuna-гийн хувьд ундруу төрүүлбэл за бас түүхэн рекорд 8 ундруу 23 төрүүлэхтэй бол ундруу 8 төрүүлээд рекорд эвдсэн байгаа л да. Тэгээд энэ рекордыг улам цаашаа 9 болгох юм боломжтой. Тэгээд ярихад эрт байна, тэмцээн дуусах арай болоогүй байна тийм ээ. Гэтэ Монгол хүмүүс бол ярьдаг шүү дээ. Амны эвлэгээс ашиг юм бэлэг гэж ярьдаг. Одоо энэ бид хоёрын ярьж байгаа яриагаар бол бас болох болтугай. 対照的です。白鵬がゆったりと動いています。場所前に北の海の優勝24回を念頭に置きながらと話しました。その24回目の優勝が近づいてきました。追いかける隠岐の海との星の差が現時点で2つです。残り4日、あるいは白鵬自身久しぶりの全勝優勝も狙えるような状況で今日12日目の相撲です。坂山さん、はい、稀勢の里が一発一泡吹かせるような展開にするにはというところですが、まあとにかく慌てずにしっかり Yokozuna Hakuho өнгөрсөн 2 сар энэ дөрөв дөрөвдөө Монголд ирсэн. Ирсэн 8 дөрөвдөө буцсан байгаа. Тэгээд
манай UBS телевизээр зочилж одоо UBS телевиз 少しでも先に攻めることができるかと энэ мэрэгжлийн сумын тэмцээг бидний барилдааныг одоо их нутагт манд дамжуулж байгаа үзэгчид хүргэж байгаа бас UBS телевизэд бас талархал илэрхийлсэн байгаа. 相手よりも先に動いて攻めていますからね、横綱の方が。 За тэгээд энэ цаг үед бол одоо үнэхээр сайхан барилдаж байгаа авраг. За энэ цаг үед бол одоо нэгэн бас хүчтэй өрсөлдөгчүүдийн нэг гисэнээс одоо өнөөдөр таарсан байгаа. За хоёр бүхэн явд яг нэг цаг үед гарч ирсэн. За их аврах золтойгоор барилдаж байгаа. За ингээ барилдах цаг болсон байгаа. За авраг бол одоо энэ 100 грамм авашны нарт тос. Их бах. Зүгээр авраг барьцсан төрчүүл аврагын барилдаанд гарна л да. За барьцын хоригл энэ гисэнээс одоо бас бодож иж магадгүй. За барилдаа их бэлэн боллоо доо. За авраг бол жоохон хойноос босгоно. За согдоод өрөөд авсан да. Гарын уургалсан, за авраг дараа барьсан төрсэн сүлжээ. За төрсэн, за буцаагаа зайлж урдуураа гүйлгээ татлаа. За үнэхээр сайхан даваа болоод зүгээр гидаа наглаа. Өөрөө бол одоо юм хийж чадсангүй. Баруун гараараа, зүүн гараараа сугдаад баруун гараараа маавашны барьц аваад сөхөд төрж байгаад буцаад зайл бусгаад ингээд баруутаас Скиокиг бас яг давсан шүү дээ. Даваагаар бол одоо 12 дахь хоод аваад ирэх болж байна. Мэргэжлийн самуухийн бензинд 12 даваатаагаар. Унлгүй тэргүүлэн барилдаж байна. За маргааш бол одоо Такури Озикитай. Тэгээд маш баярлалаа. Чи чадсангүй те аврагаас. Тэ нэг хамгаал барилдааны хийлээ. За үнэхээр аврагын бол одоо томчсэр байна. За энэ зарцгаая. Кисэнээс атагийн гарыг өөрөө гараа урдаа барьж очоод тэгээ кисэнээс атаа гараа барьцанд хүрэх гэхэд нь дагаад сугаа авчаад ингээ барьцанд хүрсэн. Тэгээ давхар маавшны өрстэй барьцаа халж тавиулсан. Халж тавиулахад нь урдуураа гүйлгээд татсан юм. За бас хүлэм их байсан. Урдуураа их сайхан гоё гүйлгэж татчихтэй. Үндэсний бүхтэр бол одоо Сүхэ тавраг бол одоо энэ урдуураа гүйлгэж газартж байгаа татчихна давдаг. За аврагын барилдаан бол үнэхээр их сайхан хөнгөн байна, мэдрэмжтэй байна. Өөртөө зүгээр 100% итгэлтэй байна. За энэ 12 даваатаагаар удаалж байгаа. За ингээд дээд зиндааны хүчүүд 12 дахь өдрийн барилдаан сайхан болж өндөрлөө. Ингээд 12 өдрийн дараах байдлаар одоо сая Йохозуна хавхууд оож ирgal Кисэнос адаг давснаар бол одоо дээд зиндаг ганцаараа онлогоо сайхан тэргүүлэн барилдаж байна. За өнөөдрийн гол барилдаан бол үнэхээр үзүүштэй сайхан барилдаан боллоо. За ингээд Йохозуна хавхуугийн араас бол одоо Окиноны бол юу 10 дахь даваагаа авсан. 12 даваатай. За ингээд 9 даваатай бол одоо 2 бүх байгаа. Китатайки бол Йохозуна хармаа үжинаар бол одоо эдгээр бүхчүүд одоо дээд зиндаг тэргүүлэн барилдаж байна. Ингээд үзэгч та бүхэндээ мэрэгжлийн самуухийн дээд зиндааны 12 дахь өдрийн барилдааныг UBS телевизийн хамт олон шууд дамжуулан хөрвөлөө. Ингээд маргааш одоо 15 цагаас өдрийн 15 цагаас үзэгч та бүхэн 13 дахь өдрийн дээд зиндааны бүхчүүдийн барилдааныг хүлээн авч үзээрэй. Баяртай үзэгчтэй. Баяртай.